Жоо сэтгэлээсээ гэж байна. За, наа койрын гураа явлаа. Ямар амар энержитэй вэ та. Яг стадион 4 хүн цугларсан юм шиг шааж штэ та. Манайха. Эхэлгүй манайха. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгчээр аялал бол амьдрал юм iTrip. За энэ 7 хоног харьцангуй нөгөө намын зодоо модон дуусаад бас ч гэж 57 хоног боллоо. Сенсац багтай байлаа. Гэхдээ яг 7 хоногийн сүүлээр зодоонуудын боллоо, 9 шиднэлийн боллоо. Хамгийн гол нь ардын намын их хурал бол энэ 7 хоногийн хамгийн чухал үйл явдлуудын нэг байсан болов уу гэж бодож байна. За тэгээд 7 хоногийн сүүлээр ардсан намын бас ÜБХ-гийн хурал боллоо. Гэх мэтчлэн маш олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ эхнээс нэг-нэгээр нь үзцгээе. За манайхаа баларсан ч юу вэ? Манайхан чи ингээд сүүлийн үед бэлгийн замын халдвар төвчний гаралт бас жоохон ихсэг маягтай байгаад байгаа юм байна. За тэгээд илүү нөгөө 16-аас 25 насныхаа илүү их одоо бэлгийн замын халдвар төвчнийг тусаж байгаа юм байна. За тэгээд энэтэй холбоотойгоор нэг эмч ярьсан байна. 25 оны 10 сарын байдлаар 8777 өдөр бүртгэгдсэн байгаа. За хамгийн их тохиолдох халдвар бол Тэмбэг халдвар, Эрдэнэ цаг үтний халдвар, Гуртан жахны халдвар. За тэгээд бусад халдварууд авчиж байгаа. Манай дээр ирдэг кейсүүдээс их юм бол одоо нөгөө салхины үдээс хийгээд халдвар авчлаа гэж ярих тохиолдол байна. За эсвэл халдвартай хүнтэй хамт усан ороод халдвар авчлаа гэх тохиолдол байна. За эсвэл суултураас халдвар авсан уу гэдэг юм уу тиймэрхүү тохиолдол байдаг. Бэлгийн замын халдвар төвчин гэдэг нь халдварлах зам нь бэлгийн зам. За эсвэл цус тусан бүтээгдэхүүн хийс үгтэй түүхний сүгээр юм уу дамжих ийм халдвар дамжих хэвчүүд байгаа. Салхины урдаас шээгээд цаг хүйтэ авчлаа. Жоо боод арвалцсан ч жоо юм гараад. Гэхдээ манайха юу шүү? Манайхан ч нэг юм бэлгийн замын халдвар төвчин гэхлээр л нэг амар юм бодод. Энд чинь ингээд ялгаагүй нэг л өвчин шүү дээ, тийм үстэй. Гол нь ингэдэг гинэ манай Монголд. Энэ өвчин авснаасаа болоод ичдэг, айдаг, санаа зовдөг. За ингээд энээсээ болоод эмчтэр очиж үзүүлэхгүй яваад дахиад цаашаа 10 20 хүнд халдварлуулцдаг гинэ. Тэгэхээр ерөөсөө энийг тэгж ичиж айд санаа зовлтгүйгээр хэрвээ та өвчин авснаа мэдгэл юм бол шууд одоо эмчтэр очдог ч юм уу эсвэл шинжилгээ өгөөд эмчлүүлэх арга хэмжээ авдгүйгээсээ болоод энэ өвчин чинь ингээд аюу тийм өргөн дэлгэр тийм ээ одоо ийм назгай болоод байна шүү дээ манайхаа. Хань заг хүүтэн гэхлээр даархлаар авдаг өвчин ч юм шиг тийм болоод байна шүү. Тэгэхээр бити тийм байгаараа тэгээд би ч авч болно. Та ч авч болно. Бид бүгдээрээ авч болно. Хамгийн гол нь яаралтай хурдан эмчлүүлээ. Тэгээд тохиолдлын бэлгийн харилцаанаас бүгдээр сэргийлээ. Салхины өөдөөс харж шээснээс болоод өвчин авдаггүй юм байна шүү манайхаа. Тэр худлаа байна шүү. Бүр ихнэрээ хуурсаар аваад бүр сурцсан те. Найз нь өглөө жавранд шээчлээ. Харин тийм. Өвөл болж чинь за маш олон монголчууд өвлийн аяллаа төлөвлөж байгаа хаа. Хамгийн боломжийн үнээр та бүхэн онгоцны пледээ iTrip-с аваарай. За та бүхэн аппликейшнээр нь одоо пледээ захиалчих болно. Дээрээс нь маш олон төрлийн аяллуудыг захиалах боломжтой байна. За ямар аяллууд байгаа юм бэ гэхээр Сингапур, Балигийн аялал байгаа юм байна. За Тайландын аялал байгаа. За Вьетнамын аялал шүү дээ. Данан, Натранг, Фукок, Ханогийн аялал байгаа. 7 хоногийн аялал нь ердөө 3,490,000 төгрөгөөр та бүхэн онгоц бүх юмтайгаа ингээд аялал авч болох юм байна. Сүүлийн үед манай монголчууд маань
ая тухтай аялах үүднээс вилла захиалдаг болсон байгаа. Маш боломжийн үнээр бас вилла захиалж болох юм байна. Дээрээс нь хөтөлбөртэй аялал гэж байгаа юм байна. Энэ хөтөлбөртэй аяллууд бол 3 сая 890 мянгаас эхэлж байгаа юм шүү. Би энэ жилийн өвлийн аяллахад билетийг iTrip-ээс захиалсан байгаа. Та бүхэн ч гэсэн над шиг iTrip-ээс билетээ захиалаарай. Аялал бол амьдрал юм. Өвлийн аяллаа надтай хамт iTrip-ээр захиалаарай. Тэгээд хамтдаа аялцгаая манайхаа. iTrip! I love you! Хөргөн жижигхэн энэ зөөр байгаа шүү манайхаа. Нислэгийн хийц багцаглал, зочид модуль, airport такси, аялын дата сим, аялын даатгал бүгдийг нэг дороос. iTrip. Энэ 7 хоногийн хамгийн чухал үйл явдлуудын нэг бол мэдээж Монгол ардын намын их хурл байсан юм байгаамаа. Хараал эзэн бүр баг 2-3 сар хоорондоо ярилцлаа. Юу ч болоод байгаа сүултээ. За тэгээд нэг арай гэж нэг юм энэ хурл нь боллоо. Сайн муугаар хилүүлж, гутлынхаа удыг эргэтэл зүтгэж явдаг анхан шатны байгууллагын төлөөлөл өнөөдөр энэхүү танхимд 2000 гаруйла цугласанд чин сэтгэлээсээ талархалтай байна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Хүүхд намынхаа 31 дэх хурал төлөөлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Гөргидөө нөгөө ялагдж байгаа талын хоёр биш төрхий. Гэхдээ амар ойсглон бол 3 сонгуул дарааж ялуулсан шүү. Бас тэрийг бол хэдүүлээ бас үнэлэх хэрэгтэй. Тэгээд энэ хоёр бол бас ер нь цаанаа нэг юм хязгаартай ихтгэлтэй байсан. Хэвээ улаан хоёр хитлгээд ингээд яг өөрийгөө ярих гэж байгаа юм шиг манай намын гişүүд гэдэг ингээд ял өөр болгож байгаа үстэй тий. Тэгээ оюун эрдэнэ ч гэсэн бас хэлсэнтэй ингээд хамгийн урд явдаг шуулуугаа адил нислээ. Тэр шуугаа харилцгаая манайхаа тойрон хүрээлээ тэр шуугаан одоо бити дахиж гомдоож байгаарай гэж ингээд бас сүүлийн үгээ хэлсэн. За тэгээд өнгөрсөн 7 хоногт би ярьжсэнтэй 2 юм уу 3 хүн нэр дэвших болов. За АБ талаас нэг хүн, за хүүк талаас нэг хүн, за 3 дахь нь бол зүгээр ингээд нэг юу гэдгсэн. Ер нь бол АБ-гээс хүн дэвшсэнгүй. Ерөөсөө хүүкээс л 2 хүн дэвшлээ. За тэгэд ямар хүн дэвшсэнийг өдөр харцсан. Ардын нам ардынхаа зүрхэнд иргэн ирнэ. Ардын нам төмнийхээ итгэлд дахин сэрнэ гэдэг одоо энэ үгээ та бүхэндээ дахин хэлмээр байна. Ардын нам ард түмнийхээ зүрхэнд иргэн ирэх болно. Эргэлтийн төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээе. Ардын нам зүгээр ингээд дахин сэржид юу болоод өнгөрөө манайхаа энэ юу авдгал юу хийх бол манай намынхаа яага бөөнөр баяжцгаасан юм байна. Дахин сэржидэг шүүсэн те. Ардынхаа донд сэрж. Учирлын илтгэлийг бүтнээр нь сонссон. За ер нь бол илтгэлийн 60% нь бол миний бодлоор маш дайггүй илтгэлтэй байсан. Хамгийн гол нь одоо бид нар хүмүүс нэг юмд үнэхээр залхачаад байна. Сайхан ярьж чинь, сайхан илтгэл тавьж чинь, баг улиралдаа нэг удаа үнэхээр гоё юм сонсож чинь. Сонгуулаар айгүй гоё ярьж чинь. Гол нь энэ ярианууд юусаа ажил хэрэг болохгүй. Тэгээ учрал энэ ярьж байгаа юмнуудаа ажил хэрэг болгоосоо тэр чөлөө зах зээлийн тухай, тэр компаниудаа тэ дарамтлахгүй байх тухай, татвар буулгах тухай, гадны хөрөнгө оруулагчдаа оруулж ирэх тухай, уул уурхайн компаниудаа дарамтлахгүй байх тухай тэр юмнуудаа зүгээр нэг юм амны хий болгоод битээ өнгөрөөсөө гэж би бодож байна. За учралтай нэг хүн өрсөлдсөн бас нэлээ хязгаартайгаар байсан. Учрал гишүүндээ бол маш амжилт хүсье. Мэдээж олонхын сандаар бол та хэд маань учрал гишүүн намын дарга буюу их хурлын дарга болно гэдэг бол итгэлтэй байгаа. Гэхдээ бид нар шударгаар өрсөлдөө гэж байгаа. 2200 цуглчаад ганцхан хүн дэвшүүлээд 100-ны санал авлаа гэж энэ хорвоо ертөнцөөр зарлуул юу болох вэ? Яг үнэн багхгүй юу? Манай хүн бас хэлж байгаа шүү дээ. Тэнгүүдээ би нэг өрсөлдөөд бас нэг ядаж наад хүнийхээ 98% юм уу салдаар сонгороо тэнгүүдээ бүгдээрээ учрал дээр конопо дарчваа гэдээ бас ингэж хилээд байгаа хохоо манай. Энэ гэхдээ манай лав дөрж авах гэхдээ төрцсөн нэг тийм оппозит гар тий. Яг төрцсөн ийм сөрөг хүчтэй гар.
Тэгээд логдорж ах мэдээж одоо сонгуульд өрсөлдөөд мэдээж л ялагдсан шүү дээ. Тэгээд гэхдээ ардын намынхан тандж бас нэг хэлсэн үг нь бас олонний анхаарал татсан. 50 хүний хоолч чинь доотлол нь 40 сая төгрөг гарна шүү дээ. Ингээд үнэгүй хоолыг чичээ дараа нь авилга ярих асуудал гарч ирлээ. Тийм учраас манай намын гишүүд үүнээс хойш эцэг хоолныхоо мөнгөөс төлдөг болох ёстой. За тэр эцэг хоолныхоо мөнгийг төлдөг болоотгоороо гэдээ бас ерөөс ингээд бараг байнга ингээд уссан мооз тэ. За ингээд энэ хоёр маань илтгэлээ тавьсан. За намын үүрүүдээс ирсэн за одоо намын яг одоо хөл гэж ярьд юм да. За яг намын яг анхан шатны байгууллагуудаас ирсэн хүмүүс маань нэг нэгээрээ асуултууд тавьсан. Дүүргээс нэг хүн, аймагаас нэг хүн асуулт тавьсан. За энэ дундаас Увс аймагаас ирсэн нэгэн хүний асуулт болон санал олонний анхаарал татсан багмаа. Дарганараа, баг тавьчихнараа. Та нарыг сонгуульд гарахын тулд насаараа зүтгэсэн хүмүүсийн суучин. Та нар энэ хүмүүсийн итгэл зүтгэлийг юугаар сольж байгаа юм бэ? Энийг намнахын тулд сайд тавьж штэ. Битээ сагаад байгаа. Шудрага бол дандаа шудрага бай. Өрсөлдөд тэмцэлтэх болохоор битээ шудраг дүр хэсэг. Битээ альбан залтай бай. Үүнийг хэлчихсэн. Та нарын энэ хүрээлэлтэйгээ нэгдэж дураараа болдог асуудал чинь энэ намын нэр хүндийг удамжид унгаач. Жакогч нүснэ уулгаач хайцсан. Яа, за ингээд манай овсанхаа гэдэг юм да. Бүгдээрээ мэдэндээ. Тэгээ анхаа маань одоо бас яг Баруун аймгийнхаа яг тэр нэг имижийг бол алдсангүй тий. Ингээ нэг ийм байдлаа гаргалаа. Тэгээд энэ Женко гэдэг хулгайч хайцсан. Манай Монгол ардын намыг 3 удаа ялуулсан хүнийг та нар өнөөдөр нүүрсний хулгайч гэж цоллоод байж байгаа шүү гэдэг үг бол маш олон хүмүүсийн зүрхэнд хутга шахаар ийм үг байсан шүү. Тэгээд за ямар ч байсан тэгээд ер нь бол нэг тал нь бүр үнэмлэхүй яллаа. За тэгээд намын дарахын босныг бүгдээрээ харцгаая. Мөнгөдөө гонёг хорлт. Хүрсхийн талцоо шаачлаа. За ингээд Монгол ардын намын дараагаар учрал тодорлоо. Тэгээд ямар ч байсан илтгэл бол маш сайн байсан. Энэ илтгэлээ гол нь амьдрал дээр хэрэгжүүлсэн. Бас нэг юм байна. Монгол улс үндсэн хуулиараа ерөнхийлөгч энэ улс төрийн намуудад хариаллгүй байх ёстой гэд тунхаглалцсан. Нейтрал байр суурь нэр байх ёстой. А гэтэл саяны Монгол ардын намын зодон дээр ерөнхийлөгчийн нөлөө маш өндөр байсан. За та бүхэн харж байгаа энэ Монгол ардын нам дээр томилогдож байгаа, удирдах зүйл дээр томилогдож байгаа, баг хурлаг томилогдож байгаа хүмүүс бүгд хүүхийн хүмүүс томилогдож байна. Амар өндөр нөлөө. Ерөнхий сайд хөрсгөн, улсын хурлын дарга хөрсгөн ингээд бүгд. Тэгээ нөгөө нэг үндсэн хууль дээр заасан нөгөө нейтрал байх ёстой юм чи хаана байгаа юм бэ гэдэг имийг асуумаар санагдсан яг үнэ. Яг ингээд зодоо модон дуусаад гой болж байгаа нь сайхан л л дээ. Гэхдээ нөгөө зарчим хаана байна? Бидний хуулийн дээр бичсэн нөгөө зарчим байхгүйс. Нөгөө ерөнхийлөгчийн нөлөө Монгол ардын намд амар өндөр байгаа юм байна гэдгийг бүр ингээд ил болгоод ингээд бүр ингээд гаргаад тавьчихсан. Энэ бол бас тийм сайн мэдээ бол биш шүү. Тэгээд хэрвээ бид нар одоо хуулиа дагдаг байсан бол ерөнхийлөгч ингэж намын зодоо модон руу орж ингэж гүнзгий хутгалдах ёсгүй. Тэгээд дааж ийм өндөр байлаа. Тэгээд хөрсөхийн тал үнэлэхгүй яллаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Апу компани хамтран ажиллаж байна. Би 7 хоног болго хэлээд байгаа тий. Апугийн нийслэл драфт ингээд томоор онгоодог тий. Яг фрешээрээ уугдахад зориулагдсан тим савлгаатай болсон байна. Та бүхэн заавал туршиж үзээрэй. Тэгээд нийслэл драфтыг та бүхэн хамгийн орчин үеийн савлгаатайгаар хамгийн орчин үеийн ингээд онгойлогддог томоор онгойлогддог таглагаатайгаар авч болох юм байна. Тэгээд зам бүр нийслэл хөтлөн, задгаа нийслэл мэдрэмж хөтлөнө манайхаа.
амар гоё юм шүү. За. За тэгээд Монгол Ардын намын хурал дээр бас олонний анхаарал татсан хөөх ярилцлагууд болсон. Тэрнээс эхнээс нь үзье. Тэгээд хамгийн хөөрхөн хинт цохор гэх юм уу тийм ээ? Хамгийн жаахан намын гишүүний ярилцлага бүгдээрээ саншаа. За ингээд энэ 31 дуурай хурлыг хамгийн залуу төлөөлөгчтэй уулзсан. За сайн байна. Сайн байна. За өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? Айл аймгаас ирв. За энэ 31 дуурай хурал дээр анх удаага одоо ирлээ. За сэтгэл ямар байна? За сайн байцгаана уу? Би Монгол Ардын намын 31-р их хурлын хамгийн залуу төлөөлөгчөөр сонгогдсон юм байна. За тэгээд миний хувьд бол аль болох одоо 21 настай гэж хамгийн залуу гэдэг чинь цаашлаад хамгийн залуу гэдэг чинь нөгөө багасаа юмаа ингээд туршлагажаад явчихж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр залуучууд маань нэг зүйл байгаа. Яагаад ингээд хамгийн залуу ингээд 21 настай гэж намд орчих байгаа гэдэг те. Түрүү ярьжсэн үргэлжлүүлээд аливаа шийдвэр гаргах түвшний хүн болохын тулд тэнд орох ёстой. За ингээд улс төрөөр яриа л да. За улс төрд явъя гэж бодож ивэл намд л эсэх байдаг шүү дээ, тий. Да хамгийн атган гисүүн намдаа иш юм уу да. Ингээд багасаа юмаа сураад яаж юм хомшаадгийн ойлгоод тэгээд залуугаараа баяжаад яаж долоодгийн ойлгоод сүнхвэрдгийн сураад энэ залуу уг нь хөөрхөл залуу л дээ хөөрхөн додгор те гол нь хүмүүстэй амар бүглэцээ үргэн. За дээрэс нь бас нэг амар олонний анхаарал татсан нэг залуу гарч ирсэн. Энэ Ардын намын ерөнхий биш шүү. Нарийн бичгийн дарга болж байгаа юм билээ. Энд чи 5 нарийн бичгийн даргатай, нэг ерөнхий нарийн бичгийн даргатай байлаа шүү дээ. За нэг нарийн бичгийн даргын яриа бас олонний анхаарал татсан. Сүнхээрэгч гэдэг зүйлийг бол би маш том ментор хөтөлбөр гэж боддог. Би өөрөө бас сургуулийн гишүүн, би туслах хийж ирсэн, сайдын туслах хийж ирсэн, дараа зүйл хийгээд ингээд явж ирсэн. Энэ үеүүдэд надад өнөөдөр ингээд харахад ямар зүйлүүд бодогддог вэ гэхээр тухайн үед миний олж авсан мэдлэг боловсрал одоо өнөөдрийн ажил туршлагад маань маш их нөлөөлдөг. Тэгэхээр маш сайн хүний хажууд одоо дагалдаж явж менторлуулах бол эсрэгээрээ тэр тухайн улс төрчид бол маш том хүн юм болдог гэж боддог. Гэхдээ яг энэ залуу дээр хоёр хуваагдсан л да. Охтууд бол айгүй өмөрсөн. Яадгийн цүнх барил үз. Хөөрхөл залуу шүү дээ. Ер нь хөөрхөн байхад цүнх барьсан чи яадгийг гэж байна. Тэгээд ер нь нэрээ бас бодож байгаа юм шүү. Тэгээд цүнх барьна гэж нь бас нэг ментор хөтөлбөр байх. За ахын дөө ингэж тендер яг шаахтаа эхлээд гэж яг энэ процесс ирвэн гол нь дараа нь АТ-гэд баригдаж болохгүй шүү дээ миний доо. Доороо нэг хүүхд бэлтнэ. Тэр бол золиосон чаадаг хүүхд байх хэвээр гэж юм гэлээ. Бүгдийг тэмдэглэж байгаа хэвээр. Таас ахын эрдэмтдүүд гэлцдэг бүх юм. Гэхдээ яг нөхрийн ментор нь бол цогтоотор байсан юм билээ. Цогтоотор ч нөгөө гадаад иргэн сайд байсан бас айгүй дайжгүй юм шүү дээ. Тэгээ бас тэгсэн ч байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан энэ яриа бол маш олон хүнд таалагдаагүй. Тэгээд нэг юм ажиглагдсан Ардын намын залуучууд цүнх баригч гэж хэлүүлэхээс маш их айд юм бил. Тэр маш олон хүмүүсийн ярианаас сонсогдсон. За гэх мэтчлийн юм сонирхолтой юмнууд Ардын намын баг хурал дээр боллоо. За тэгээд ямар ч байсан даргаа сонгосон байна. Энэ 7 хоногийн хамгийн гой зүйлүүдийн нэг бол physical exercise юм аа. Бид нэр өөрсдөө зөвхөн ямар нэг тэмцээнд орсондоо биш те давхар Монгол улсынхаа нэрийг дэлхийд дахиндаа таниулж чадсандаа маш таатай баяртай байгаа. Тэгээ дээрэс нь ард иргэдээсээ бас маш олон сэтгэлдлүүдийг хүлээж авч байгаа. Мэдээж миний хувьд бол яг сөрөг сэтгэл бас тодорхой хэмжээнд авсан. Гэхдээ тэрийг эргээр хүлээж аваад хамгийн гол нь эрэг зүйлүүд нь юу байгаа гэхээр Монгол хүний сэтгэл гал асааж өглөө гэдэг тийм гоё сэтгэлдлүүдийг авч байгаа болохоор яг төрүүлсэн дайтай дэд байр байна гэдэг юм те тийм хөө дэмжлэгүүдэд маш их баярлж байгаа талархаж байгаа. Мэдээж маш их баяртай байна. Тэгээд
ийм том шоунд тийм Монголсоо төлөөлөөд оролцоо тийм амжилттай оролцсондоо үнэхээр их баяртай байгаа. Тэгээ багийнхандаа багийнхнаа үнэхээр бахархаж байгаа. Алтын дэта мөнгө байлаа гэдэг үг чи одоо бараг яг таах гэдэг байгаа байхгүй тий. Яа энэ нэрээ энэ 7 хоногийнх бол үнэхээр бас би бүр ингээд цурхиртлаа ойлаад заяа. Яаж яагаад бааха ирчүүдээр үдчихсэн чи би бүр ингээд яг нөгөө ингэдэг штэ нөгөө нэг юу нөгөө бөмбөг өргөдөг тэмцээний дараа ингээд нөгөө Монгол улсын талбаандаа ингээд очиод ингэдэг штэ. Яа тэр хэсэгтээ би шууд сад тавьсан. Яа манай энэ хөргөл ямар амар ухаан гаргасан бэ те тэрэн дээр ёо. Энэ хөргөлийгоо 12 сарын 5-нд One Championship чемпион болсон шүү те. Тэгээд энд оролцсон бүх хүмүүс үнэхээр лаг байсан. За дээрээс нь бид нар бас нэг хүмүүсийг мартаад байгаа. Энэ бол замын цус хүмүүс байгаа. Тэр хэд маань гарч чадаагүй ч гэсэн хэрвээ ямар нэгэн байдлаар одоо гэмтэл бэртэл болоод яасан бол тэр хэд маань ч гэсэн ингээд Монгол улсын хөдлөлөд зүтгэхэд бэлэн байсан. Тэгээд монголчуудын хувьд үнэхээр маш гоё шоу болсон. Маш их үйлсэн, ойр төлөөгөөр үйлсэн. Үнэхээр гоё байсан. Тэгээд монголчууд үнэхээр энэ Physical Asia гэдэг шоун дээр нэгдэж чадсан. Хэдэн тэр бумын үнэлгээтэй гой компаниудад сурчлагаа өгснөөс илүү сурчлагаа олсон шүү. Тэгээд яадаг юм бэ тэр солонгосуудын ялуулгалтай тийм эстэй. Тэгээд яадаг монголчууд амар гоё байсан. Яа, үнэхээр гоё байсан шүү. Бүр ингэж мингээд тий. Та нарыг бүр ингэж бие барьсан ингэж би бүр ингэж Өөч бэлэн шээс. Эмээс. Тэгэхээр би Японы баг хасагдаад бас амар үйлсэн. Тэ? Амар гоё эсдэг тэр. Японы багийнхан гэхдээ амар хүндлүүштэй хүмүүс байсан тий. Яг нэг юм яг ингэж өөрсдөө явдаг. Тэгээд би бүр гайхаад хаалга хааж ядаагүй нэг гэдэг хэсэг дэр бүр амар байсан. Гайхсан. Үнэхээр гоё эсдэг. Үнэхээр монголчуудаараа бахархсан шүү манайхаа. За Улаанбаатар хот одоо нийт Монгол улсын хүн амын бараг талаас илүү нь оршин сууж байгаа. За тэгээд нөгөө биднэрт бас их асуудал байна. За үзэгч та гарцаар гарч байх үедээ яг баруун гар талынхаа дүрмийг баримталж явж чаддаггүй. За мөн нийтийн тээврээр зорчихдоо цүнхээ урдаа авч утасныхаа дуг багасгаж зорчдог. За энэ мэтчлэн өдөр тутмын энгийн үйлдэлүүд нь жижиг мэт харагдаж байгаа энэ үйлдэлүүд нь яг үнэндээ их хотын соёл юм аа. Шүс нус зэрэг ингээд гадна гаргаж хайдаг нь жоох ингээд асуудалтай бас шинжин болоо гэж бодож байна. Яг ингээд нэгнтэйгээ дасан зохицоод хинийхээ эрх ашигыг хамгаалж явахыг ер нь хотчоо соёл гэж ойлгож байгаа. За зүйтэй. Нөгөө би ч яг ингээд би сүүлдээ нэг юм бодоод weekly show-гоор чи ингээд дарга нарыг муулаад ингээд ер нь эднэр л болохгүй бид нар гой байгаад байгаа юм шиг ойлголт өгөөд идэг гэж магадгүй гэж бодоод ер нь тэгэл ямар иргэд вэ яг тийм төр зэсэг сонгож байгаа шүү гэдгийг бас нэг сануулчих гэж бодсон. Бид нар нэг лаг тэд нар нэг муудаа бид нар ингэж амьдраагүй байхгүй. Биднээс яг ийм хүмүүсээс тийм хүмүүс сонгож байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ өөрсдөө соёлж, бусдынхаа эрхэнд халтгаа болий хамгийн гол нэг л юмыг бодчих манайхаар да. Бусдад хэрхэн саад болохгүй амьдрах вэ гэдэг тухай өдөр шөнөгүй бодоод амьдрчих юм бол Монгол улс хөгжиж шүү манай. За тэгсэн чинь манай хотын дарга Нямбатар одоо энэ ер нь сүултээ та би ингээд энэ хүнийг үнгүй рекламдаад байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ нэрээ одоо энэ чи бүр ингээд хэл яриа мараа нүртэл задгаараа бүр эндээ бүр амтчихсан. Заваарсан юм болоод л шүү. Тэгээд би одоо сүүлдээ бодоод би ер нь Нямбатрын рекламыг шаагаад байгаа юм шиг санагдаж сүүлдээ. PR-ыг хийж өгөөд байгаа юм шиг. Харин нэрээ би бүр өөрийгөө хардлаа ш. Би одоо Нямбатраас мөнгө аваагүй үстэй энэ. Яах гэж 7 хоног болгоо энэ ладрыг гаргаж хараад зүхт юм бэ л гэж бодоо. Гэхдээ одоо бас нэг хараалгахаар юм ярьцсан. Иргэчд бүх скутерыг явгууны зам дээрээс авч хайна. Нийслэлийн иргэдийн хурлын тогтоол гаргана, захирамж гаргана. Тэгээд дандаа нөгөө нэг юм замын хажуудалд бид нар 50 санжийн юу зураад байгаа шүү дээ. Тэр зураас зурж байгаа. Тэрэнгөрөө явна. Явгууны замаар нэг ч юу явахгүй. За гэж хэлсэн. Тэгэд амьдралаас тасарцсан хэзээ шууд гэж бодмоор. Гэхдээ ийм нэгдүгээрт биш тийм юм байна. Би ингээд судалсан чинь дэлхий дээр энэ дугуй болон ийм скутерийн зам хамгийн минимумда метр 20 санжил байх хэрэгтэй байна. Инээс дотгошоо олчлоор өөрөө иргэдтэй аюултай болж эхэлт юм байна.
Ер нь бол дундаж хэмжээ бол 1 м-50-аас 2 м-ийн хэмжээтэй дугуй болон скутерийн зам байдсан байл шүү. Тэгээд манай хүн ямар ч тийм юу байхгүй. Тэгээд одоо жишээлбэл ингээд хотын төвөөс ингээд зайсан руу гарахад хоёрхан гарцсан байгаа байхгүй. Нэг нь инх тайвны гүр, нөгөөх нь эрүүл мэндийн яамны хажуугаар. Хоёуланд нь 50 санжийн ямар ч зай байхгүй. Би яаж мэдэж юм бэ? Би одоо 3 жил шахуу скутерээр явж байна. Sorry, тийм зай байхгүй. Тэгээ амьдралаас тасарцсан манай. За дээрэс нь энэ нэг одоо идэр өстэй зэрэгцээд энэ нэг лалрын зам засах ажил нь үргэлжлээд тэгээд яагаад энэ замаа одоо бол засаад байгаа тулаар тайлбарлажээ. Энэ гудамжууд дээр хийгдсэн замуудаа хийж чадаагүй шалтгаан олсон. Шалтгаан нь юу вэ? Нөгөө тариф нь одоо шулууг хэлэхэд секси биш байсан. Тариф стамоха окон байна. Гэхдээ ер нь тэгэл одоо мэдэхгүй одоо яасан маа. Өндөр илүү л их мөнгө өгж иж тэр хүмүүсээ ажиллана гэдэг санаал юм шиг байгаа. Тэгээд илүү их мөнгө өгсөн ч гэсэн дундаас нь хэд хэдэн хүн завчиж байгаа юм бол наад чи ямар стил секси биш болно. Энд чи ингэдэг төрийн ажилчид лалрын ингэдэг байхгүй. Нэг хүн туслан гүйцэтгэж аваа шангууд нөгөөдг нь дахиад нэг туслан гүйцэтгэж аваад тэр нь дахиад туслан гүйцэтгэж авчдаг байхгүй. Тэгэхээр чи яаж ч утсан секси явах боломжгүй. Нямбатар дарга энэ мөнгөө секси олсон ч гэсэн тэр хамгийн сүүлчөө эзэж секси мөнгө авах амарч боломжгүй байхгүй. 3-4 туслан гүйцэтгэж ажиллахлаар ингээд дандаа юм аагли мөнгө авна. There is no sexy зайлаа. Always ugly. 5-6 завчаагаар шаажхтар ч тийм юм шүү дээ. Нямбатар дарга бас тэрийг ойлгож амжаагүй л явж явах шиг байна. За тэгээд тэгээд ямар ч байсан үргэлж Нямбатар даргаагаа уламжлалт ёслоор ярьчлаа. Тэгээд манай амьдралаас жоохон тасархай хэвээрээ шаагаад байна да. Энэ 7 хоног өнөөдөр чи эрчүүдийн өдөр юм билээ шүү дээ манайхаа. Өнөөдөр нэг өчигдөр лөө. За энэ 7 хоногийн 4-р өдөр буюу Монгол бахархлын өдрийн өмнөх өдөр олон улсын эрчүүдийн өдөр байсан юм байна. За тэгэд эрчүүд маань бас жоохон ч ихсэн тайвшрал авдаг те ийм жоохон ч ихсэн юм байдаг юм байна. Тэрийг судлаачд нээж илрүүлсэн байна. Эр хүн уйлдаггүй, эрэгтэй хүн байж ингэх ёсгүй зэрэг уламжлалтай хэвшмэл сэтгэлгээ нь Монгол эрчүүдийн эрхийг зөрчих суурь болдог гэж зарим судлаачид үздэг. Тэгвэл өнөөдөр олон улсын эрчүүдийн өдөр. Эрчүүдийн хамгийн амар амгалан тайван байх орчин нь ариун цэврийн өрөө болж хуурсан гэдгийг судлаачид хэлж байна. Энэ хүрээнд эрчүүд өдөрт дунджаар 15 минутыг өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тэд хэдэн минутыг өөрийн тухтай орчинд буюу ариун цэврийн өрөөнд өнгөрүүлдэг үү гэдгээр дараах хариултыг өглөө. За ер нь тэгэхээр хэрэгцээгээ хангаалныг бас нэг тухлаад бас нэг юм үүсэх тохиолдол байна. Эрчүүд ариун цэврийн өрөөнд олон минут зарцуулан суухад сэтгэл санаа нь тайвширч болох ч эрүүл мэндийн асуудал дагуулдаг байна. Эрчүүд хүчтэй төсвөртэй байх ёстой гэдэг ойлголтоос үүдэлтэйгээр тэд стрессээ тайлах газар ховор учраас амар амгалангийн өрөөг сонгохоос өөр хүрдэг гэж зарим эрчүүд тайлбарласан. Амар амгалангийн өрөөг. Бэйче реструм л дээ рест гэдэг чи одоо амрах гэсэн үг үстэй те. Ой ясаа юм бэ. Тэ хамгийн гол нь энэ амар амгалангийн өрөө биднэрт нэг юм өгөөд байна манайхаа. Шамбрам. Хит удаа 0 дээр суулгаж шамбрамтай болчиход байгаа байхгүй манайхаа. Тэгээд хамгийн гол энэ судалгааг ямар гар нь хийгээд байгаа юм бэ те. Яг ингэ судлаад за 0 дээр суугаад байна. Их сурулж авахгүй ямар ч нэг хэдэн судлаачд байгаад байгаа шиг байна те. Тэгээд эрчүүдийн маань хувьд бол одоо энэ амар амгалангийн өрөө бол тэр эхнэрийн одоо өглөөнээс хүүхдүүдийн одоо орлон гашганараас салж нэг жоохон ч гэсэн амс идэх газар байна. Тэгээд эрчүүдийн баяраар бид нэр реструмээ олжээ. За сүүлийн үед ханаад хамуу амар их байна. Хүн амьтан энэ тэнд халуурж ин толгоо молгоо өмдөж ин хамар амнаас нь нус нь гарч ин. За энэ үед та бүхэнд Johnson & Johnson-ы за дэлхийн алдартай Tylenol гэдэг байгаа. Би бол Tylenol гэдэг юм а. Яагаад чи англиэл муутай ч юм уу бүүмэд. Тэгэхээр энэ Tylenol яа гэм бэ гэхээр дэлхийн эмчнэрийн хамгийн их зөвлөдөг юм байна. За жирэмсэн үед ууж болно.
За халуун бууруулах, өвчин намдаах те ханиад томооны үед бол эмчнэр маш их зөвлөдөг юм байгаа. За дээрэс нь аспирин болон ибупрофен агуулаагүй учраас хотоодонд ямар нэгэн зочрол өгдөггүйгээрээ бас онцлог юм байгаа шүү. За халуун бууруулах болон зовир намдаах үйлчлэгээтэй бөөрөнд ямар нэгэн байдлаар одоо сөрөг нөлөөгүй. За дээрэс нь жирэмсэн эмэгтэйчүүд бас сөрөг нөлөө байхгүй. Энэхүү одоо өвчин намдаах халуун бууруулах эмийг та бүхэн эмчийн заавартаагаар авч хэрэглээрэй. Zint Pharm Johnson & Johnson-ы Tylenol та бүхэн өвчин намдаагаараа халуун бууруулаарай. Эмчийн заавраар заавал хэрэглэх шүү манайхаа. За надтай 3 жил хамт байсан нөгөө Зисаяг байна шүү дээ. Шинжлэхтэй бүр амар гош. Би нөгөө өнгөрсөн 7 хоногт ярьсан чинь хүү амраа миний дөө энийг бүр яриад өгч гээд ийм гоё савтай болцсон заяа. Тэгээ ингээ онгоолгож болдог. Тэгэнгүүтээ энэ дотроо нөгөө энэ гадна талынх нь энэ одоо юу гэдэг юм бүгж гэх юм уу те энийг өөрийн компаниар ингээ хийлгэж болдог. Тэгээ бүр амар гоё юм хийцтэй болцсон байна да. Доотл мотл нь ийм гоё хийцтэй болцсон байна. Тэгээд та бүхэн өвөг үр хийцийн зис аягийг албан байгууллага найз нөхөд шинэ жилээр те захиалаад байгууллагынхаа өгөөрөө манайхаа те амар гоё болцсон биш үү. Энд чинь бүр next level болчих манайхаа. Өвгөр За ардын намын хурал болоод дууссан. За нөгөө хүмүүс бол ингэж бодож байна. За Зандан шатар ерөнхий сайд огцроод оронд нь учрал гэдэг одоо ардын намын дүрмээр байгаа шүү дээ. Ер нь бол намын дарга бол ерөнхий сайд байна гэдэг дүрмээр нь байгаа. Тэгэхээр энэ юмаа хэрэгжүүлэх юм болов гэж үггүй юм шиг байна. Учрал улсын хурлын дарга олноо гэдэг юм тохироо явсан юм шиг байна. Зандан шатрын засгийн газрыг бол би оролдохгүй. Эдгээр бол ингээд явдгаараа явнаа гэдэг учрал өөрөө хэлсэн. За тэгсэн чинь ардсан намынхан бол маш өгсөн. За ийм социалист угшсан уламжлалаасаа бид салахгүй бол өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа парламент засгалдаг биш 3 дарга засгалдаг улс болж хувирсан. 3 дараагийн нэг нь улсын хурлын дарга болдог улс болж хувирсан. Яагаад бусад улс оронд спикер нь парламентын ордон дотор амьдардаг юм? Яагаад гэвэл ямар ч нөхцөлд энэ парламентын бүрэн ихт байдлаа хэрэгжүүлэхийн тулд зүгээр тасалдалгүй хуралдах чадвартай байх хэрэгтэй. А тэгснээс биш тусдаа дарга нартаа нэг хотгонд амьдардаг, тусдаа дарга нартаа үндэсний аюулгүй байдлын зөвлөгөөж дахиад нэг хурал хийдэг, тийм байж ерөөсөө болохгүй. Энэ агуулгыг одоо мөн чанараар Монгол улс парламентын засал бүхий парламентын бүгд найрамд хуулс мөн юм бол энэ парламент буюу улсын хурлыг улсын хурал гэдэг мөн чанараар бий болох ёстой. Тэгэхэд бол ядаж энэ парламентын спикер юу улсын хурлын дарга намаас нь төлөвлөжүүлээд төвч голч байр суурин дээр олон цөөнхийг одоо мэтгэлцүүлдэг бодлогыг нь одоо хилцүүлдэг олон шийдвэр гаргадаг цөөнх нь хяналтаа тавьж чаддаг энэ голч төвч байр суурин дээр зогсдог парламентын даргатай болох хэрэгтэй. За энийг бол баг 2-3 сарын өмнөөс яриад ирсэн те. Парламентын дарга гэдэг бол нейтрал байр суурьтай хүн байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар намын дарга марга байгаад ирэх юм бол энэ нөгөө нейтрал спикер, парламентын спикер гэдэг чинь зүгээр л хурал удирдах байгаа юм баггүй юу? Хурал удирдах байгаа юм чи яг шүүгчтэй адилхан нейтрал байр суурьнаас хандахгүй бол аль нэг талд нь ингээд ороод эхлэх юм бол тэр хурал чинь хурал биш болоод явчих штеп. А энэ стандарт дэлхийн бусад орнууд байд юм байна. Тэрийг л одоо Тэмүүжин гişүү яриад байгаа. Гэхдээ ийм байчаач сая та анзаарсан уу? Парламентын гişүү яагаад гэрн парламентын ордон дотор байдаг талаар амар гоё кейс гарсан сүүлд Солонгост гарсан шүү дээ. Нөө ерөнхийлөгч нь онц байдал зарласан. Тэгээ парламентын гишүүд нь бүр ингээд цэргүүдийн хажуугаар орж байгаа парламентынхаа урлыг хийж байгаад болиулж байгаа шүү дээ. Яг энэ л аахгүй юу? Ерөөсөө энэ. Тэгэхээр парламентын дарга гэдэг чинь өөрөө ямар чухал юм бэ гэдгийг энийг харуулж явах шиг байна. За тэгтээ тэр бол хамаагүй Монгол ардын намынхан томилол гэсэн бол томилно. Улсын хурлын даргад Монгол ардын намын 31 дугаар хурлаар Монгол ардын намын даргаар сонгогдсон Нямсрын учрлыг улсын хурлын даргад нэр дэвшүүлж байгаа. Монгол ардын намаас буюу улсын хурал дахь парламентод олонхыг бүрдүүлж байгаа 68 судалтай улсын олонхоос улсын хурлын даргад хүн нэр дэвшүүлсэн учраас өнөөдөр өглөө улсын хурал дахь Монгол ардын намын бүлэг хуралдаж Монгол ардын намын оруулж байгаа энэ саналыг намын бүлэг 100% саналаар
дэмжлээ. Энд ч юу ажиглаж чинь гэхээр ингээд нэг юм намаас ингээд томилдог альбом тушаа шиг харагдаад байгаа зү тэ. Бид нар ингээд тэр бусад хүн юу ярих нь хамаагүй бид нар томилж байна. Тэгээ үндсэн хуулийг харах юм бол үндсэн хууль дээр ч гэсэн нам томилно гэж байдаг юм лээ. Улсын хурлын гишүүд дундаасаа спикер томилно л гэж байна. Түүнээс ингээд нам томилно гэж байна. Тэгээд манай Монгол улс нэг юм 3 даргын улс гэдэг түрүүн Тэмүүжин гишүүний ярьдаг шиг яг л үнэн яг юм болсон. Тэгээд энэ хэд маань энэ тэр яг ямар үүрэгтэй ямар хүн томилоод байгаагаа ерөөсөй ойлгохгүй зүгээр энийг эрх мэдэл байна л гэж хараад байгаа байхгүй тий. За тэгээд улсын гурал руу орсон. Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 24-р зүйлийн 24-ийн 1, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 10-р зүйлийн 11, 11-р зүйлийн 11-ийн 1, Монгол Улсын их хурлын шуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19-р зүйлийн 19-ийн 1-р хэсгийг тус үндэслэн Монгол Ардын намын удирдах зөвлөл Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 2025 оны 11-р сарын 20-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Ардын намын дарга Улсын их хурлын гишүүн Нямсрын учрлыг Улсын их хурлын даргад нэр дэвшүүлж байна. За нэр дэвшүүлсэн санал хураасан мэдээж олонхын саналаар учрал Улсын их хурлын дарга боллоо. Улсын их хурлын эрхэм гишүүдээ ард түмний илж төлөөлөгчдөө төрийн эрх барих дэд байгууллага Улсын их хурлын даргаар ажиллах итгэл хүлээлгсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир миний бие ард түмнээс уг сурвалжтай, их ундрахтай, аржилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно. За ингээд учрал одоо баг сар гарan дарахгүй байсан улсын гурал учрал гэдэг даргатай боллоо. Гэхдээ ямар ч нейтрал байр суурьтай биш намын дарга ингээд улсын хурлын дарга боллоо. Тэгээд зүгээр надад нэг юм бодогдож байгаа нь энэ нэг албан тушаалыг нэг юм дарга марга нартаа хувааж өгдөг нэг юм шиг бодоод тэгээ уг нь бол эн чинь шал өөр зүгээр спикер энэ хурал удирдах явдаг өстой хүнийг шал өөр юм эрх мэдэл гэж хараад байгаагийн нэг юм болов уу гэж бодсон. Гэхдээ ямар ч байсан учрлыг би бол тэгж бодож байна. Энэ ярьж байгаа юм хийгээсэ одоо өстой дахин хэлмээр байна те. Зандан шатарч ярьж гин ардын нам өөрсдөө ярьж гин энэ нэг яриад байгаа энэ төрийн өмчөө багасгах энэ нэг компаниудын дарамтаа багасгах нэг зүгээр нэг юм яриа бити болгочоосоо тий энийг хийгээсэ гэдэг зүйлийг дахин хэлмээр байна. Тэгээд улсын гурал даргатай болжээ. Өнөөдөр Монгол бархлын өдөр буюу их эзэн Чингис хааны маань мэндэлсэн өдрөө. За тэгээд энэтэй холбогдуулаад улсын хурлын гишүүдээс ингээд суглуулж байгаа юм шиг ингээд нуус товчоотой холбоотой маш энгийн асуултуудыг асуусан. За тэгээд тэр үеэр нэгэн гишүүн олонний анхаарал татсан хариултыг хэлжээ. За. Монголын нууц төвчөөний талаар юм байна за. За Чингис хааны талаар бүтүүчнийг бол бид нар бүгдээр мэдж байгаа штэ нөгөө эвтэй байхдаа хүчтэй гэдгийг харуулах үүднээс нөгөө 5 ном сум бариулаад тэрвээ нэг нэгээрээ углуул яаж одоо хүчгүй байдаг хамтаараа бүгдээрээ тэрийг хуулах гэж оролдох юм бол дийлдэггүй гэдэг энэ одоо үлгэр жишээ Гата яг бас хэдүүрээ бас ойлгох гээд оролдоод энэ сандарсан ч биш магадгүй шүү дээ. Энд чинь уг нь өөлөө их үсттэй тий. Тийм ч эдгээр ингэж алангоо штэ амар ирэлдэж байна тий. За тэгээд энэ бол үнэхээр Монгол бахархлын өдөр үнэхээр вайрал болсон видео байлаа. Тэгээд мөнх соёл гишүүн маань бүр ингээд 100% мэддэг юм шиг хариулсан байна шүү дээ. Хүүшээ манай бүртөөч яг нөгөө сумаа гаргаж ирээд нөгөө 4 хүүхэдтэй 5 сумын нөгөө Чингисийн 4 хүүхэдтэй 5 сум өгч жагаад хуглуулаад гэсэн чинь уграагүй гэж мэдээ. Хүмүүс ёо ямар амар өөртөө итгэлтэй шат юм байл. Бодоод тэгээд эндээ бас өөрхий амар стресссэн юм шиг байна лээ. Twitter дээр бас айгүй стресстэй пост оруулсан байсан. Тэгээд ямар ч байсан Монгол бахархлын өдрөөрөө нэг ч ихсэн үзэх юмтай өнгөрсөн. Тэгээд өнөөдөр бол бидний бахархлын өдөр их эзэн Чингис хааны маань мэндэлсэн өдөр шүү. Тэгээд happy birthday тий. Энэ 7 хоногийн эхнээс ахуулаад
Бензин дахиад хомсдод байгаа юм шиг болох юм. Яа дахиад засгийн ямрал хэлсэн чинь бензинг болчихно нэ. Та нар тоглоод байгаа юм хайш юм. Нам дотроо на хэрүүлээ ижилтээ. Бид нар зүгээр амьдраа ёо. Оршиг хөлгөнүүдээ. За ингээд оочлоо. Гэхдээ нөгөө нэг 2-7 хоногийн өмнөхийг бодвол бас ч гайгүй бах шүү байсан шүү. Зүгээр би өөрөө машингүй учраас мэдэхгүй байна манайхаа. Тэгээд би та нар шиг оочролдгоо. Би алхацдаг байгаа. Гэхдээ нэрээ нэг юм балаа юм байна манайхаа. Яг алхаад тахлаар ингээд сүүлдээ миний яг энэ зүүн түнх өвдөд ах юм. Алхаад бас хит алхаад тах шиг байна тий. Насных юм болов. Бас залуу хүмүүс алхахлаар гайгүй байна. Станараа хөгшрөхлөө лалрын түүх хүртэл өвдөд болж. За тэгээд энэ 7 хоногт Зандан шатар дарга болон засгийн газрынхан маань Владимир Путин ерөнхийлөгчтэй очиж уулзсан. За тэр үеэр бас бензиний асуудлыг ярьжээ. Манай улсад одоо орж ирж байгаа импортоор орж ирж байгаа дизель түнш болон I92 автобензин бус бүх төрлийн бензиний нийлүүлэлт бол одоо Орос улбаны талаас бол улсын талаас хангалттай байгаа. Хангалттай нөөцтэй байгаа. Айд сандраад ах зүйл байхгүй байна. За одоо бол буцаад одоо хотын загваргаатай ярилцаад замын цагдаа газартаа ярилцаад өдрөөр одоо том ховрын машинаар бол хангаж байна. Тэгэхээр бол ард иргэдийн энэ өдрийн цагаар нөхөн одоо хангалт хийж байгаа энэ том ховрын ачааны одоо цистернүүд явж байгаа. За энэ машинуудаас аль болох зайтай хол байж бас энэ аюулгүй байдлаа хангаараа гэж хүсье. За ер нь бол шөнийн цагаар цэнгэлдэг шатхан дүүрэг станцуудыг. За эрдийн үед бол шөндөө цэнгэлээд өдөртөө хүрээд байдаг гэсэн бол одоо иргэдийн маань дунд бас нэг айдас байгаа шиг байна. Тэгэхээр одоо 50 хамглан байгаараа. Тэгээ одоо хүрнэ. Манай яамнаас бол хангалттай зохион байгуулалт ажиллаж байгаа гэж хэлье да. За Оросуу дарга нар өгнөгээд энэ манайхан бити оошрлоод ял гэдэг шүү дээ. За тэгээ энэ үеэр чинь бас Оросын банкыг Монголд байгуулах гэдэг санал тавьсан байлээ. Би зүгээр тэр яагаад тэгж тавьсан бэ гэхлээр зүгээр ингэж ойлгосон. Нөгөө юу лээ swap хэлэлцээрээс гарцсан шүү дээ Оросууд чинь. Тэгэхээр нөгөө Орос руу бензиний ч гэдэг юм уу бусад төлбөр шилжүүлэхэд айгүй хэцүү болсон учраас нэг ядаж нэг банк байрлаад энэчнээс ингээд гүйлгээ мүлгээгээ хийлгээд авах сонирхолтой байсан учраас тэгсэн болов гэж бодсон. За тэгээ Владимир Путинтэй Зандан шатар дарга уулзж байгаа харагдана лээ. За дээрэс нь энэ бензиний хомсдол төр одоо энэ хуучин одоо шудраг хүсэлтийн газар гэж байсан юм да одоо монополи гэдэг нэртэй газар бас тэрний нөхөр юу гэж ярьсныг сонс. Гарч байгаа зардал нь өөр тийм ээ. Тэгээд борлуулж байгаа байршил нь өөр зарж байгаа компани бас өөр. Тийм бэжиж харилцан адилгүй өөр үнэтэй байх ёстой байтал бүгд Монгол улсад A92 бензин нэг үнэтэй байдаг үстэй. Эн чинь өөрөө бид нэг үнэн дээр бүгдээрээ барина гэдэг өгсөн хувилцсан юм замаар бид нарыг маш олон жил ингэж явсан энэ асуудал бол байгаа. Дээр нь сая 200 төгрөгөөр үн нэмдэг асуудал дээр нь энэ бол яалтчгүй өгсөн хувьд картел болчлоо гэдэг үндслээр бид нар шалгалт хийгээд тогтоогоод ингээд торгочихсон. Тий. Тэгээд нөгөө нэг хэдийгээр торгосон ч гэсэн нөгөө л нэг Монголын жамаараа одоо шүүхтэж явж байгаа байхгүй юу тийм ээ. Энийг хүлээмжшүүлэхгүй шүү дээ. Нэг 9 дон бид нар өгсөн хувилдаагүй гэж өөрсдөө үзэж шүү дээ. Тогтоочод байхаа тийм үү? Тий. Надад зүгээр энэ гар ингэж үз. Яг нэг зүм бэлгийн тулаанд орж байгаа үсттэй шиг санагдаад байгаа юм. Яахлаар өөр газар зардаг. Өөр хүмүүс ажилдаг мөртлөө нэг үнэтэй байдаг үлээ. Яалтчгүй картелүүд байна даа л шээс. Гэхдээ өөрсдөө эдгэр чинь үнийг бариад тэгээ нийлүүлэлтийн өөрсдөө энэ тусгай зөвшөөрлөгөөд хязгаарлаж байцтэй. Тэгээд төр өөрөө энэ нийлүүлэлтийн хязгаарлаж хайчаад дээрэс нь үнийг хүчээр барьж хайчаад өөрөө юу хуцаад байгаа юм бэ? Би өдрийг үнэхээр ойлгохгүй. Өдөр нийлүүлэлтийг нэмчээчтэй. Та тэр нэг үн мүнийг чөлөөлж штэ өөрөөсөө яах ч тэр үнийг барьдаг юм бэ? Тэгвэл наад чи шал өөр болно штэ. Хятад метаас хамаагүй тэр 4-5 мянгагаа бензинийг аваад ороод ирнэ штэ. Тэгэхгүй л ингээд картел болчихсон л байх шиг байх юм да. Яг л хориулаа нийлээд нэг уулзаал уулзтаа нэг арх ууж байгаа шаацсан юм шиг л байх юм да. Тэгээд дахиад шүүхтэр энэ яг ялагдсан зөө би яг мэдчихэв. Тэгээд одоо өмнө нь торгоцсон торгуулд авч чадахгүй дахиад торгох ямарч боломжгүй болсон гэхээр яг өмнөхөө юу ч гэсэн авч байгаа дахиад торгоно гэж. Ийм лалрын юм болж байна. Тэгээд энэ логгүй байхгүй гоос манайхаа. Тэгээд лог бодлоо тэ манай шал тэнэгс. Юу гаргаж байгаа?
Тэр газрын тос ч гаргалаа гэдэг одоо жишээл тэр нэг газрын тосны үйлдвэр гэж яриад байгаа манайхаа. Яг үнэндээ тэр яг эдийн засгийн үр ашигтай байх хэсэг нь эргэлзээдтэй шүү яг үнэ. Дээрээс нь бисээ Америк явлаа. Америк явсан чинь ингээд газрын тосны хэд хэдэн үйлдвэрүүд ингээд яг газрын тосоо ингээд үзүүлж байна. Тэгвэл чи яг амар сайн чанартай газрын тос чинь юм хар биш юм уулаа өнгөтэй байд юм. Тэгсэн чинь манай Доронтоос гарч байгаа газрын тос бол чанар муутай газрын тос юм байна. Хар юм зунгаг ихтэй газрын тос чинь маш бага нефт гардаг тос юм байна. Тэгээд би бол яг үннийг хэлэхэд биш үү? Тэрэнд бол итгэхгүй байгаа шүү манайх. Тэр газрын тосны үйлдвэр явахгүй. Тэрэндээ биш гэхдээ юу би бол өмнө нь манай газрын тосны компаниуд нийлж хагаад газрын тосны үйлдвэр байгуулах гэж үзсэн юм байлээ. Петроус нийлж хагаад. Тэгээд тэрэн дээр хувийн компаниуд ямар тэзүү гаргасан мэг тэр энэ ямар ч үр ашиггүй байна. Бид нэр эргүүлээд дахиад Оросоос дахиад бид нар түүхийн нефт авах юм ажил үүсгэх юм байна гэдэг дүгнэлт гараад дахиж түүхийн нефт авч ирснээс бид нар зүгээр боловсруулсан нефтээ авч ирсэн дээр юм байна гэдэг дүгнэлт гарсан юм байл шүү. Энэ бол манай зөв шүү. Харин энэ үйлдвэр одоо жишээ нь би бол тэр үйлдвэрт үнэхээр итгэхгүй байгаа шүү манайхаа. Манай нэг нэс туслан гүйцэтгэх компанид нь ажилласан байгаа зөө. Тэгсэн чи одоо хоолоо тавиулж байгаа зөө. Нефт дамжуулах хоолоогоо тавиулахтай байна шүү дээ тий. Хаашаа тавиулахаа мэдэхгүй байсан гэдэг хэлдэг шүү дээ тэр хүмүүс чинь. Тэр чинь бүр юу гэсэн үг юм бэ чи та. За тэгцээ. Гоё маргаан заргаа өрнө шүү. Гоё оостэй. Социализмын үеэс монголчуудын танил болсон Боржоми аршаан манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. Та бүхэн энэ буугыг хараарай. Энэ бууг бол ерөөсөө хизээч өөрчлөгддөггүй шүү. Тэгээд Гүрж улсын хамгийн том брэндүүдийн нэг Гүрж улсын одоо нэрийн хуудас болсон ийм аршаан байгаа. За та бүхэн бол Арарат гэдээ бас коньякийг мэдэх бах те. За яг тэрнтэй адилхан Боржомиг уух гэж жил болгон Гүрж улсад хэдэн сая жуулчд ирдэг юм байна. Тэгээд дээр үед бол хүмүүс хордлого би бол хордлого болохоор ууж исэн. Маш олон хүмүүс шаардлагаар уудаг. За тэгээд сүүлийн үед хүмүүс шаардлагыг лагаар биш. Боржомоор даван дуулдаг болсон байна. Тэгэд үнэхээр Кавказын нуурууны одоо тэр галтуулын гүнд оршиж исэн тэр аршаанаар хийдэг учраас яалтчгүй энэ бол галтуулын зүрх болсон аршаан юм байгаа. Тэгээд та бүхэн галтуулын зүрх Боржомыг хэрэглээрээ эрүүл мэндэд дэмжээрэй манайхаа. Энэ бол жинхэнэ галтуулын зүрх Кавказын зүрх болсон ундаа шүү манайхаа. Боржом 135 жилийн турш Боржомын таны хоол бүрийн төгс хослол байсаар ирсэн. Нэ амтал хөнгөн мэдрэмжийг мэдэр. Галтуулын зүрх Боржоми албан ёсны дистрибьютор Nano International. Нөгөө нэг юу лээ сак сараа гэдэг нэг хүүхэн гараад ирсэн нөгөө нэг юу болсон шүү дээ нэг сонсгол гэдэг нэг балаа юм болсон шүү дээ. Тэр одоо сонсгол ч юм уу юу ч юм бүү мэд. За тэрний дүгнэлт нь гарсан гинэ юм. Тэр нөгөө иргэд бас нөгөө мэдээлэлгүй улмаас гэдэг юм уу те үл ойлголцлын улмаас бас энэ төслийн талаар буруу зүрх ойлголт авах тийм ээ. Одоо жишээлбэл нөгөө нэг цацраг идэвхтэй ч гэдэг юм уу те. Тэгээ тэр зүйлүүд нь бол сая шинжээч нарын дүгнэлтээр ч гэсэндээ одоо бас няцаагц юм байна. Тэгэхээр цаашид бол одоо ингээд иргэдтэй нээлттэй ил тод мэдээлэл өгөөд тэгээд дээрэс нь ерөнхий чухал ашигт малбарын салбарын талаар тодорхойлох бодлогоо бас их хурл талаас, оюул тогтоогч талаас, засгийн газар талаас ярилцаад бас цаашдаа бас илүү тийм одоо тодорхой бодлоготойгоор иргэдэд мэдээлжүүлээд ингэж ажиллах зүйтэй байна л гэсэн ерөнхий дүгнэлт хийгдлээ. Дүгнэлтийн тайлантай бол сонсголын тайлан дүгнэлттэй бол та бүхэн маань бол парламентын сайтаас бас ороод танилцах боломжтой. За ямар ч байсан ингээд нэг энэ халдсан бүрэгдэйгээр явуулъя гэдэг л юм дүгнэлт гарсан юм шиг байна. Уг нь тэрийг явуулчихсан. Дэлхийд дээр стратеги орд гэж байдгүй. Стратегийн бараа бүтээгдэхүүн гэж үүдэг. Америк, Хятад хоёр энэ газрын ховор элементээс болоод асуудал үүсээд байгаа. Гэтэл манайхаа ингээд олборлуулахгүй гэд ингээд мангартаад байж байгаа нь үнэхээр хэр зүү юм бэ гэдэг. Азар шинжээчийн дүгнэлт нь энэ юмаа явуулъя гэдэг юм гарсан байна. Гэхдээ эн чинь зүгээр явуулъя гэд шууд гараад ирэхгүй.
Энд чинь дахиад судалгаа явна, өчнөө боловсруулах үйлдвэр дахиад 3, 4, 5, 6 жилийн асуудал болно. Айгуул хөрөнгө оруулалт олдох юм уу, гүмүгөө ингээд зүгээр л ингээд юм олдчихлоо шууд ингээд гаргаад ирдэг гэж монголчууд бодоод байгаа. Sorry нөө хизээч тийм байхгүй. Ямар ч үсэн энэ төсөл явах ёстой. За тэгээд явуулахын юм шиг байна, халдсан бүрддэг. Тэгэд энэ бол дэлхийд даяар үнэхээр жинхнээс стратегийн түүхийд болцсон байгаа шүү. 7 хоногийн төгсгөлөөр Монгол Ардын намын хурал болоод өнгөрсөн нөгөө дээд шүүгчин бүх намын дүрмийг буцаацсан ардчлан намын УБХ-гийн хурал болсон байна. За тэр үеэр нэг юм болжээ. Яагаад хоорондоо зодтолдод гэх юм бэ? Гэнэ яг нэг нодлонгийн би нэг чагсаал хийдэг штэ. Гадаад ажилчдыг хязгааргүй болгодог хуулийн төслийг сайн зургаад татаачээ. Одоо нөгөө их хамгааллыг татаачээ гэдэг жигсаал хийсэн үеийн миний бичлэгийг одоо болж байгаа мэтээр таслаж тавиад оюун эрдэнэ сугны ус гэсэн мэдээллийг одоо өөрийнхөө пэйжэн дээр тавьсан байхгүй юу? Мөн хэр. За тэр бичлэгийг бүгдээрээ нэг үзээдхүү. Яагаад Гэхдээ азар зодон боллоо тийм байна. Яагаад сугны ус гэсэн бичлэгийг өөр төр тавьсан тэрийг үзчихэ. Ерөнхий сайд оюун эрдэнэс гуй. Маргааш Талбатар уулзах хөл зөвсөн баасны утаа тусгаалдаг. Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэс гуй. Маргааш Талбатар уулзах дуулдаг. Ахны нүргэл би танаас гуйж. Шийдээд магаас суух. Тасгаардаг. Гэхдээ байж тээ би бол мөнхөрдөн ах маань бас тийм орон үндэсгүй юм ярьдаг хүн гэж би бол бас бодохгүй байгаа шүү. Энэ залууг би хамгийн сүүл хийцэн харсан гэж огцрох амархан гэж жигсаал дээр нөгөө нэг юм нүдний шилтэй ахмах нөгөө нэг юу лээ нөгөө Рагнарук гэсэн тэд нартэй хамт жигсаал тараах гээд нөгөө жигсагчд залуучуудын бие рүү халдаад явж исэн залуучтай юм. Тэгээ би гоо яагаад ардсан намын хүн оюун эрднийг өмөөрөөд жигсаал тараах явж байгааг би үнэхээр гайхаад олоогүй байхгүй юу. Тэгсэн чинь өнөөдөр мөнх эрдэнэ ахтай ингэ зодолтой шүү. Би бол зүгээр энэ үнийг бол зүгээр нэг тийм улс төрийн янхан л гэж бодож байна. Яг үнэ. Би яг зүгээр үнийг л зүгээр улс төрийн янхан хүртэх ёстойгоо үрдсэн байна. За ингээд энэ хоногийн та нэг сонир бодож байсан юм. Энэ хоногийн гэгээлэг мэдээг үзье. Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давс сумын Боршоо бомбд Ховд аймгийн Уян сумын Хилийн отродод цоо шинхэн баг сургууль үдэнэлээ. Хүүхэд бүр тэгш хүртээмжтэй боловсрол олгох зорилготой багийн баг сургууль төслийг боловсролын яам нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санаачлагаар хаан банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр хил хамгаалах ерөнхий газар бусад хувийн хэмжээний байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж эхний 2 сургуулаа хүлээлгээ өгсөн байна. Энэхүү 2 сургууль төс бүр 75 хүүхдийн хүчин чадалтай юм байна. Сургуулийн барилгын зураг төсөл, барилгын ажлыг хил хамгаалах ерөнхий газрын харьяа нийш байгууллагын мэрэгжлийн баг хамт олон хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү төслийг, энэхүү санаачлагыг хамтдаа хэрэгжүүлж, хүүхэд бүрд боловсролын үйлчлэгийг ойртуулж чадсандаа маш баяртай байна. Өнөөдөр харах юм бол энэ багийн баг сургууль зөвхөн барилга биш, дотроо дэлхийн технологи, өндөр хурдны интернет, цахим банк, агаржуулалтын систем зэрэг маш олон өөрчлөлтийг бий болгох тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Дээрээс нь багшийг чадахжуулах дээр дэмжин ажиллаж байна. Энэ жил бид нэр Сэлэнг аймаг болон Төв аймгийн Бацанбөр суманд энэ сургуулиудыг барьж байна. За цаашдаа ч гэсэндээ энийг үргэлжлүүлэн барихаар ажиллаж байна. Ер нь нийгмийн хариуцлагын хүрээнд бид нэр ирээдүйн болсон хүүхэд залуучуудынхаа тэгш сурах боловсрох эрхийг хангах ялангуяа алслагдсан баг сундуудад байгаа. За Улаанбаатар хотод ч гэсэндээ алслагдсан дүүргийн хүүхдүүдийн тэгш боловсролыг хангах чиглэлд бол нэлээд санаачлагтай ажлуудыг хамтарч хийж байгаа. Браво! Энэ хамгийн гол нь амар хөөрхөн заяа манайхаа. Энэ яаж байгаа юм бэ гэхээр энэ 6-7 настай хүүхдүүд чинь одоо жишээлбэл энэ Бацанбарын сангийн аж ахуй дээр ойролцоогоор 8 км алхаж иж сургууль дээр очдог гэсэн гинэ. Нөө жоохон хүүхдүүд. Тэгэд ихэнх нь дандаа баг
Одоо жишээлбэл ингээд алслагдсан ховд гэл ингээд байж шүү дээ. Тэгэд энэ жоохон хүүхдүүд чинь ингэж маш хол алхдаг. За тэгээ яг дунд ангийн ч юм уу ахлах ангийн хүүхдүүд бол тэнцэнэ ингээд одоо дотор байр маань байж болд юм. Гэтэл энэ 6-7 настай хүүхдүүд чинь байж болдгоо. Тэгээд та нар сая сонсноо 60-70 хүүхдийн багтаамжтай гэж efficiency манайхаа. Яг хамгийн үр бүтээлтэй хамгийн одоо юу гэдгийг те хамгийн сайн хөрөнгө оруулалтыг энэ яагаад ийм болж ийн гэж энэ хувийн үйл ажиллагаа энэ газрыг санхүүжүүлж байгаа байхгүй. Одоо нэр хувийнхаа санхүүжүүлж байгаасаас хамгийн үр ашигтай яг тэр суманд яг тэр багт яг энэ сургууль сурах хэрэгтэй байгаа хэдэн хүүхэд байгаа яг тэрэнд огруулаад сургууль барьчих гэж байгаа байхгүй. Тэгээ манай таньдаг нэг залуу энэ архитектурын зөвлөгөө өгч байгаа юм байна заяа. Тэгсэн чинь ингэсэн гинэ. Хажуугаар нь ингээд нөгөө 6-7 настай хүүхдүүд ингээд явж байгаа шүү дээ сургуулийн байр. Яг энэ Батцөмөрт болсон явдал байгаа байхгүй. Хажуугаар нь явж ирсэн аа. Миний сургуулийг чи хурдан байр л та гэдэг гэсэн байгаа байхгүй. Амар хөөрг хажуугаар нь явж байгаа. Амар хөөрг тэр 6-7 настай хүүхдүүд маш гоё төсөл болж байгаа юм байлаа. Тэгээд хувийн байгууллага гэдэг бол ийм үр ашигтай байд юм аа. Ягаад гэвэл хамгийн тэ одоо үр бүтээлтэй хамгийн тэ хэмнэлттэй тэгээд хамгийн чухал бүлэг дээр яг хувийн хвшил очиж одоо энэ үйл ажиллагааг явуулдаг. Тэгээд хаан банкныхан бол яг энэ үйл ажиллагааг хийсэн байна. Дээрээс нэгдсэн үндэсний байгууллага мэдээж боловсролын яам бол энд тусалсан байна. Тэгээд энэ үйл ажиллагааг явуулж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд хувийн хвшилтэй ийм гой зүйл хийдэм байна гэдгийг дахин ойлгох хэрэгтэй шүү манайхаа. Тэгээд тэр хөөрхөн хүмүүсд амар гой сургуультай болж байгаа нь баяр хүргэе. Тэгээд энэ төсөл цаашаа яваасаа те хотын зах дээр маш олон хүүхдүүд байгаа сургуультай явж чадахгүй байгаа. Энийг бас хаан банкныхан маань санхүүжүүлээсэй гэж дахин хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа та бүхэнд. Хүүхэн боос. Сангаад энэ логийн weekly show-гаар өндөрлж надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Энэ 7 хоног харьцангуй зодоонуудын багтай бас нэг учир зүгээ ололцсон. За нэг бас нэг юм нэг аштайхан тийшээгээ хандсан 7 хоног байлаа. Тэгээд хамгийн гол нэг л зүйлийг хэлмээр байна. Одоо ярьж байгаагаа хийгээч. Сонгуулийн турш ярьлаа. Хоорондоо зодолж явахдаа битүү ярьлаа. Одоо зүгээр л зөвхөн л ярьсан хүмүүс байгаа дээ. Энэ яриагаа ажил хэрэг болгоод энэ ард иргэдийнхаа нуруунд дэрэг ачааг хөнгөлөөч please. Одоо өөр хүсэх юм алга. Дараагийн зэрэг уулзцай холбогдороо баярлалаа. Амраас weekly show хайртай шүү. Хайрыг түгээцээ манайхаа. Би биенээ хайрлахаас хизээч битгий залхаарай. Ядраад. Баярлалаа өгшөө. Баярлалаа.